Ахмад настай хүмүүсийн хооллолтын талаар товчхон ярья. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийн улам насжиж ахмад настай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Ахмад настай хүмүүсийн хоол шимт тэжээлийн байдлыг шинжлэх ухааны үндсэлтэйгээр зохицуулах нь тэдний өвчлөлийг бууруулах, нас баралтын түвшинг багасгах, мөн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх улс орны эдийн засагт бол таатай эерэг нөлөөтэй чухал ач холбогдолтой байдаг. Нас ахихтай холбоотойгоор хүний бид маш олон өөрчлөлт гардаг. Ходоод хоол боловсруулах замын хувьд бол ходоодны гөрүүлц хөдөлгөөн муудаж, ходоодны шүүс хоолтой холилдох байдал нь алдагдсанаар нарийн эзэнд шилжих үйл явц удаашрна. Илэгний үйл ажиллагааны хувьд бол А амин бодисын солилцоо, холестерины солилцоонд оролцдог гол эрхтэн бие махбодыг хоргожуулах гол чухал үүрэгтэй байдаг. Энэ үйл ажиллагаанд оролцсны улмаас А витамины өндөр тунг ахмад настангууд бол эмзгээр хүлээж авч байдаг. Сүүс хүн бүтээгдэхүүнд зарим ахмад настай хүмүүс бол их мэдрэг байдаг. Үүнийг шинжлэх ухааны нэрээр нь лактозад үл твчих гэж нэрлэдэг. Зарим хүмүүс бол буруугаар ойлгодог л доо сүүг их хэрэглэх нь бол гизийг гүйлгүүлэх нөлөөтэй байдаг гэж ташаа ойлгодог. Харин сүү бол Д витамин болон кальцийн зарим уургийн бол сайн их үүсвэр болж өгдөг. Энэ чадвар сүүг боловсруулах чадвар муутай хүмүүс бол сүүн бүтээгдэхүүнийг бол эсэглэн сүүн бүтээгдэхүүн байдлаар тараг байдлаар ч юм арай өөр төрлийн байдлаар нь бол хэрэглэхэд бол энэ зовир бол багасах боломжтой байдаг. Тэгээ сүү хэрэглэж чаддгүй хүмүүс бол эмчийн заавраар Д витаминыг нэмэлтээр бас хэрэглэж болно. Өтгөн хатах зовир бол нас ихсэн хүмүүст бол түгээмэл тохиолддог зовируудын нэг байдаг. Энэ нь болохоор мөн гөрүүлзэх хөдөлгөөн багасах, бие ус гүйжих эдгээртэй бол холбогдож явагддаг. Үүний эсрэг авах арга хэмжээ бол эслэгээр баялаг, бүтэн өрийн гурил, бүтэн өрийн талах зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглээд эслэгээр баялаг хүнсийг бол түлхүү хэрэглэх хэрэгтэй. Усыг өдөрт хангалттай хэмжээгээр буюу 6-8 аягийг уух шаардлагатай. Ус болон жимсний шүүсийг бол хангалттайгаар уух шаардлагатай. Халууны улиралт юм уу идэвхтэй хөдөлгөөнтэй үед бол энэ хэмжээ бол бас дагаж нэмэгдэж болно. Нас ахихад яс сэрэгжих үйл явц бол хурцж эхэлдэг. Яс сэрэгжилтэнд хоолноос авч байгаа кальцийн хэмжээ, фосфорын хэмжээ, зарим уургийн хэмжээ бол нөлөөтэй байдаг. Яс сэрэгжилт бол үндсэн хоёр хэлбэртэй. Нэгдүгээр хэлбэр нь эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн яс сэрэгжилт, хоёр дахь хэлбэр нь хөгшрөлтийн үеийн яс сэрэгжилт гэж байдаг. Нэгд хэлбэрийн яс сэрэгжилтийн үед эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдэд 6 дахин илүү яс сэрэгжих эрсдэлт бол өртдөг. Хөгшрөлтийн яс сэрэгжилтийн үед бол эрэгтэй эмэгтэй хүмүүс адилхан өртдөг. Яс сэрэгжилтийн эсрэг бол хэрэглэх бүтээгдэхүүнд кальцаар баялаг сүүс хүн бүтээгдэхүүн ордог. Нийт кальцийн агуулмд биедэх агуулмжийн 99% нь бол ясанд байдаг, 1% нь цуснд байдаг. Зүрх судасны үйл ажиллагаа, тархины үйл ажиллагаа бол энэ цусны кальцийн түвшингийн хэмжээнд бол их эмзэг хүлээж авдаг. Цуснд кальц дутагдаад ирэхээр биеэс яснаас буцаагаад кальцаа цус руу эргэн шимэгдүүлснээр яс сэрэгжилт бол үүсдэг гэж үздэг байна. Яс сэрэгжилтийн эсрэг бол кальцаар баялаг сүүс хүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх шаардлагатай. Нас ахихад үе мөчний өвчин бол түгээмэл тохиолддог. Өглөөс ирэхэд хөшинг байдал болон жижиг үений бэртэл гэмтлээс болоод үе мөчний өвчин цаашаа дамжирдаг. Тархалалт бас энэ процессыг илүү хурцсаж өгдөг. Тархалалт буюу биеийн жинг үүрдэг гол үе болох өвдөгний үе, ташааны үеийн дээр бол жин ачаалснаар энэ хоёр үе бол илүүтэйгээр бусад үеийг бодвол гэмтээдэг байна. Өрөвсдөг байна. Үе мөчний өрөвслийн эсрэг түлхүү хэрэглүүл зохиох хүнсэнд гахай өхрийн мах, хэвэг, эрдэн шиш, жүрж, өндөг, кофе зэрэг бүтээгдэхүүнүүд ордог байна. Энэ бүтээгдэхүүнүүдийг та түлхүү хэрэглүүл үе мөчний өвчнөөс ангид холуур байж чадна. Зүрх судасны тогтолцооны хувьд нас ахих үед бол бас хоол шимт тэжээлийн дорой байдал, буруу хэрэглэнээс олж зүрх судасны өвчин бол дамжирдаг. Өөх тосны хэтэрхий их хэрэглээ болон суунг байдал, архаг өвчлөл зэрэг нь бол энэ процессыг хурцсаадаг байна. Тэгэхээр өөх тос баг хоолыг идэж хэрэглэх нь бол зүрх судасны өвчлөлд бол эргээр нөлөөлнө. Мөн өдөрт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зааснаар 6 граммаас бага давсыг бол хэрэглэж заншаарай. Ширээн дээрээ давс ил тавих, давстай бичэн, жигнэмэг
давсалсан чипс зэрэгээс бол аль болох зайлсхийх хэрэгтэй. Усгүйжих процесс бол ахмад настай хүмүүсийн дунд бол түгээмэл явагддаг. Цангах мэдрэмж нас ихтэй холбоотойгоор буурдаг учраас хөвшин хүмүүс ам цангаж байгаа мэдрэмжээ мэдэхгүй ус уухгүй яваад идэг. Өдөрт 6-8 аяга шингэн жимсний цэвэр шүүс уух нь бол зохимжтой гэж зөвлөсөн байдаг. Мөн усгүйжих процессыг түргэсгдэг хүчин зүйл нь өөрөө хүн байдаг. Хөгшрөх явцад шээс барих чадвар буурснаас олж хүмүүс өөрсдөө шингэнийхээ хэрэглээг бас хязгаарлах тал байдаг. Үүнээс олж усгүйжих процесс бол илүү явагддаг, түргэсдэг. Мөн туулгах хэмээн нөлөө янз бүрийн эмийн хэрэглээгээр бас усгүйжих процесс идэвхтэй явагддаг. Тиймээс усны хэрэглээгээ хангалттай зөв хэрэглэх юм бол энэ завьураас бол ангид байж чадна. Тархины үйл ажиллагааны хувьд хөгшөрч байгаа тархи нь бол гадаад орчны нөлөөнд бол маш эмзэг болж эхэлдэг. Үүнд бол хоол тэжээлийн дорой байдал, хангалтгүй хэрэглээ, мөн эмийн бодис, бусад эрхтний өвчлөл, гадаад орчны бусад хүчин зүйл зэрэг нь бол тархины үйл ажиллагаанд муугар нөлөөлдөг. Хоол хүнснээс ялангуяа Б-ийн төрлийн аминд эм B12 аминд фолийн хүчил B1 витаминыг дутуу дулмаг хэрэглэснээс үүдэж тархи бол тэнэгрэл буюу оюун ухаан хомсдох хам шинж гэж хөгшин хүмүүст үүсдэг байна. Үүнийг бууруулахын тулд B12 амин дэмийг судлаачид нэмэлтээр хэрэглүүлэхэд энэ тэнэгрлийн байдал бол бүрэн хурдан хугацаанд идэрхэн судалгаагаар бол тогтоогдсон байдаг. Тэгэхээр тархины үйл ажиллагаанд бол Б-ийн төрлийн амин дэмийн нэмэлт бэлтгэл болон Б-гээр баялаг хоол хүнс бол чухал хэрэгцээтэй юм аа. Эцэст нь зөвлөхөд ахимаг насны хүмүүс хоолтондоо дараах зүйлүүдийг анхаараарай. Махны төрлийн зүйлээс бол өөх бахтай мах, загас, дахиаг хоолндоо хэрэглээрэй. Дахианы гаднах өөхтэй хальсыг нь ялгаж тавиад хоолоо бэлтгэвэл тохиромжтой. Сүүн бүтээгдэхүүний хувьд бол сүүн бүтээгдэхүүнийг хангалтайгаар өдөрт хэрэглэж явах шаардлагатай. Сүү хэрэглэх буюу сүүнд лактоз үл твчих тийм хам шинжтэй хүмүүс бол сүү уухаар гүйлгүүлээд идэх хүмүүс гэсэн үг. Ийм хүмүүс бол сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй бол Д витамин, кальцийн нэмэлтийг эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Тэгээд Д витамин бол арьсан дор нарны гэрлийн нөлөөгөөр үүсч байдаг. Хөгшөрсөн арьсны энэ үйл явц нь жоохон муудсан байдаг ч гэсэн наранд аль болох гарч нийгмийн хувьд жоохон идэвхтэй амьдрах хэрэгтэй. Тэгээд аль болох найз нөхөд хамаатан садан явдаг клуб, сект тийм хичээлдэг танхим байдаг бол тэднэрийнхээ ахмад настангуудтай хамт хооллож нийгмийн идэвхтэй байх нь бол хоо шимтгийчлийн байдалтай нөлөөлдөг. Жимс ногооны хувьд бол А, С, Е витаминаар баялаг жимс ногоог бол түлхүү хэрэглэх шаардлагатай. Үр тарианы төрлөөс эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү сонгож хэрэглэх шаардлагатай. Бүхэл бүрийн бүтээгдэхүүн, бүхэл бүрийн талхыг хүнсэндээ оруулж хэрэглээрэй. Энэ нь хэвийн хоол боловсруулах явцыг бол дэмжиж өгдөг. Спиртийн төрлийн ундааг, согтууруулах төрлийн ундааг бол та аль болох хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэглэдэг бол тааруулж зөвлөсөн хэмжээнд нь тохируулж хэрэглэх шаардлагатай. Эмийн хэрэглээг мөн эмч болон хоол зүйчээс эм болон хоол хүнсний харилцан үйлчлэлийг лавлаж зөвлөгөө авч хэрэглэх хэрэгтэй. Эмийн заавартай бол зайлшгүй танилцж байх нь их чухал байдаг. Тэгээд нэмэлт амин дэм эрдэс бодисын нэмэлтэн дээрх одоо хөгшрөлтийн эсрэг, насыг уртсган зэрэг урайлаозанг бол табу тоо харин хөлдөө эвтэйхэн явган алхахад эвтэйхэн тийм гутлыг өөртөө худалдаж ав гэж танд зөвлөмөр байна.